үзэгчдээ саяны телевиз нийгэм улс төр эдийн засгийн чиглэлээр бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургуулж үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх болно. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам, саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің үргілсі жаңалықтарын назарларыңызға ұсынуға әзір болды. Өнгөрөгч Бямб гарагт Ховд их сургуулийн Баян-Улгийн аймаг дахь салбар сургуульд шатрын спортын дээд мастер ахлах тамирчин Сабиханы нэрэмжит шатрын тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд насанд хүрэгчид болон өсвөрийн үеийнхэн гэсэн хоёр төрлөөр явагдсан юм а. Өткен сенбі күні Қобда университетінің аймағымыздағы бөлімшесінде шахмат спортының жоғарғы мастері аға спортшы Сабиха Мырза атында шахмат бәсекесі ұйымдастырылды. Бәсеке негізінде ересектер және жасөспірімдер арасында 2 сатылы жүрілді. Өнгөрөгч Бямб гарагт Ховд их сургуулийн салбар сургуульд шатрын спортын дээд мастер Ахмад Тамирчин Сабиханы нэрэмжит шатрын тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээн насанд хүрэгчдэд өсвөр үе гэсэн хоёр төрлөөр явагдсан юм. Үүнээс насанд хүрэгчийн төрлөөр 1-р байрыг Хурманбай, 2-р байрыг Рүстэм, 3-р байрыг Мирас нар эзэлсэн бол өсвөрийн төрлөөр хөвгүүд 1-р байрыг Ахмед Али, 2-р байрыг Дүмхамед Али, 3-р байрыг Ардабулах нар эзэлсэн бол харин ноктоос 1-р байрыг Қымбат, 2-р байрыг Аружан, 3-р байрыг Марал нар тус шалгарлаа. Бүгін шахмат федерациясының ұйымдастыруымен менің атымда жарыс жүріліп жатыр. Бұл жарысқа ересектер арасынан 60 кісі 10 жастағы балаға дейінгіден 35 бала қатысып осындай жарыс табысты жүріліп өтті. Бұл жүргізген себебіміз енді Баян-Өлгей аймағымыз біздің шахмат деген спортта артта қалып жатқан аймақ емес. Біздің аймақ бұл өсіп өрбіп жастар молайып ойнап жатқан осындай спорттың түрінің бірі. Осы түрі енді ары қарай көркеюіне, шахматшылар мол өсуіне, біздің енді осындай келешек ұрпақтарымыз үлкен шахматшы болсын деген ниетпенен осындай жарысты ұйымдастырдық. Осы жарысты өз атымдан демеуші істедім. Бұған енді көптен көп рахмет айтамыз. Қатысқан кісілер әртүрлі жаста кісілер болды. Мұқым енді делуінен келіп, Ағарау аға 78 жаста, қызмет ағадарымыз 80-ге таяған осындай кісілер қатысты. Бұл кісілерде енді ең кішкене бүгін қатысқан жастар ішінде 5 жастағы бала да қатысты. Осының барлығы табысты ойнап, шахмат шеберліктерін көрсетуіне көптен көп рахмет. Біздің шахмат ойынымыз ары қарай аймағымызда өседі, батыс зонада мемлекеттерде жоғарғы орындар иеленеміз деген сеніміміз зор. Өйткені біздің жастар осы спортқа соңғы жылдары өте тамаша құлшына кірісуде. Энэхүү тэмцээнд оюун ухаан авьяас бэлгээ дайшлан уран нүүдлээр шалгарсан тамирчдын шагналыг аймгийн засаг дарга Галимхан, засаг даргын орлогч Кавал, аймгийн шатрын холбооны тэргүүн Гажаев, орон нутгийн өмчийн газрын дарга Даримхан нар гардуулав. Хөдөөгийн хүчтэн 2017 баруун бүсийн авраг шалгаруулах хүчит бүхийн барилдаан өнгөрсөн 2 өдрийн турш манай аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө. Тус барилдаанд Ховд, Завхан, Улс, Говьалтай болон манай аймгийн хүчит бөхчүүд оролцсон байна. Хөдөөгийн хүчтэн 2017 ұлттық палуан бәсекесі аймағымызда 2 күн аясында табысты жүріліп, кеш аяқтады. Аталмыш бәсекеге Завхан, Ховда, Говьалтай, Улс және аймағымыздың палуандары табысты қатысты. Баян-Улгийн аймаг нийт 68 даваа 32 унаатай 1-р байр, Говьалтай аймаг нийт 65 даваа 35 унаатай 2-р байр, Улс аймаг 46 даваа 54 унаатай 3-р байр, Завхан аймаг нийт 45 даваа 55 унаатай 4-р байр, Ховд аймаг 26 даваа 74 унаатай 5-р байр эзэлсэн юм. Хувийн амжилтаараа 1-р байрыг Баян-Улгийн аймгийн Баяннур сумын Харьяат, аймгийн Начин Жамбулаад, 2-р байрыг Завхан аймгийн Бөх, аймгийн Харцах Баяр сайхан,
3 дугаар байрыг Баянхөлгийн аймгийн Алтай цөмийн Харьяат, аймгийн Начин Батүл, 4 дугаар байрыг Говьлтай аймгийн Харцах Батцайхан, 5 дугаар байрыг Хувц аймгийн Арслан Бадарч тус эзэлж өргөмжлөл медаль мөнгөн шагналаар шагнагдлаа. Цаанаасаа эрхэм хүмүүст үзэгчид, бөгчүүд, багш, наслан жуулагчид та бүхэнд өнөөдрийн гал аман мэндийг дэвшүүлэн энэчлэе. Хөдөөгийн хүчтэн 2017 19-ийн авраг шалгаруулах тэмцээн өнөөдөр манай Баянхөлгийн аймагт зохион байгуулагдж байгаа ялгалтад Баянхөлгийн аймгийн нийт иргэдийн өмнөөс мөн аймгийн засаг даргын өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна. Манай баруун тавга аймагт аймгийн институтын авраг шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж тэмцээнд амжилттай авчиж эхний 5 байранд болж өнөөдөр баруун бүсийн Хөдөөгийн хүчтэй 2017 тэмцээнд оролцож байгаа нийт бөгчүүдтэй баяр хүргэе. Уран барилдаанч бохоор Хувд аймгийн Цумын зан Мөнхтар өсөх ирээдүй бохын шагналыг Завхан аймгийн залуу бох Бэлгүн, Хувд аймгийн залуу бох Батцаж нар хүртлээ. Мөн шагналт байрт шалгарсан бөхчүүдийн шагналыг аймгийн засаг дарга Галамгаан, засаг даргын орлогч бөгөөд үндэсний бүхийн холбооны тэргүүн Кавал, Монгол Казахстан улсын Гавьяат тамирчин, улсын харсаг, Чөлөөт бүхийн олон улсын хэмжээний майстер Бакат, биеийн тамир спортын газрын дарга Бекболот, аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын төлөөлөгч, үндэсний бүхийн холбооны дэд тэргүүн Бакат нар тус гардууллаа. Тэрээр хөдөөгийн хүчтэн бүсийн авраг шалгаруулах үндэсний бүхийн барилдааны хаалтын үйл ажиллагаанд зориулсан хүндэтгэлийн барилдаанд 48 бүх барилдаж, Үлгий сумын Харьяат аймгийн Начин Жанар Бек төрүүлж, Цэнгэл сумын Харьяат аймгийн зан Аманбек үзүүлсэн бол Баянар сумын Харьяат тус сумын иргэдийн төлөөлчдийн хурлын дарга аймгийн Начин Жамбулаад шүүгөрлөө. Эмпати сургууль жил болгон эцэгхийн спортын удирдлагыг уламжлал болгон зохион байгуулдаг байна. Энэ жилийн арга хэмжээ өнгөрөгч Бямб гарагт тус сургуулийн спортын зааланд болж өндөрлөө. Эмпати мектеп жыл сайын ата-аналардың арасында спорттық бәсеке ұйымдастыруды дәстүрге айналдырған. Биылғы жылғы бәсеке өткен сенбі күні аталмыш мектептің спорт залында ұйымдастырылды. Эмпати сургууль жил болгон эцэгхийн спортын өдрийг уламжлал болгон зохион явуулж байдаг. Энэ жилийн спортын арга хэмжээг өнгөрөгч Бямб гарагт тус сургуулийн спортын зааланд болж өндөрлөө. Тэмцээнд тус сургуулийн сурагчдын эцэг эхчүүд оролцож амралтын өдрөө хөгжилтэй өнгөрүүлсэн юм. Мөн тэмцээн гар бөмбөг, шатар, дам, ширээний теннис зэрэг төрлүүдээр явагдсан байна. За манай Эмпати сургуулиас жил болгон зохион байгуулдаг эцэгхийн спортын өдрөд өнөөдөр бол маш амжилттай зохион байгуулагдаж байна. За үүнд болохоор волейбол, шатар, теннис гэсэн 3 төр дээр бол эцэг эхчүүд бол өөрсдийн хөшөөс орон бол нэг оролдож байна. Энэ тэмцээнд бол уралдаан тэмцээнд оролцож байгаа бүх эцэг эхчүүдэд мөн хүүхдүүдэд амжилт хүсье. Өнөөдөр манай Баянхөлгийн аймгийн төрөх сургууль, Эмпати сургууль жил болгон уламжлал болгож явуулдаг эцэг эхчүүдийн дондох гар бөмбөг, шатар, олон төрлийн тэмцээнүүдийг жил болгон уламжлал болгон явуулдаг. Өнөөдөр ийм сайхан өдөр эцэг эхчүүдтэйгээ сайхан тэмцээн зохион байгуулж байгаа. Энэ сургуулийн удирдлагууд болон нийт ажилчид, сурагчид, багш нартай бол энэ эцэг эхчүүдийн өмнөөс бас талархсан шин сэтгэл илэрхийлье. Цаашдынхаа ажил үйлсийн өндөр амжилт хүсье. Улам их сайн боловсон мэдлэг боловсролтой сайн хүүхдүүдийг хөгжүүлэн өсгөж цаашдынхаа улс их орныхоо, аймаг их орныхоо эцэг эхчүүдийнхаа энэ бахархал болсон сайн хүүхдүүдийг улам их төрөлх болтугай. Энэ сайхан тэмцээнд оролцож байгаа эцэг эхчүүд болон нийт оролцогчдын гэр бүл, өрөө хүүхэд, төрөл төрөстэй эрүүл энх сайн сайхан мөхнийг хүсэн өрөө. Эрхэм үзэгчдээ одоо та бүхэн сум дундын цаг агарын мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Құрметті көрермендер, енді сіздер сумындық ауа райы мәліметімен таныс болыңыздар.
Үзэгчдээ Саян телевиз нийгэм улс төр эдийн засгийн чиглэлээр бэлтгэсэн орон нутгийн чанартай оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Хөтөлбөрийн төгсгөлд та маргааш өдрийнхөө өрнийн зурхайг хүлээн авч үзээрэй. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам, саясат, экономика бағытында дайындаған жергілікті жердің іргіл сай жаңалықтарын назарларыңызға ұсынды. Жаңалықтың соңында сіздер ертеңгі жұлдызнамамен таныс болыңыздар.